Энэ удаагийн дугаартай маань SocialPay хамт ажиллаж байна. SocialPay маань хэрэгчлээ зориулаад найзаа өрийн аян эхлүүлжээ. Найзаа өрөөд л урамшуул аваад бүр Blackpink-ийн тоглолт үзнэгээ боддоо. Үнэхээр хайртай бол тэр хүний дутагдал нь ч хөөрхөн харагдана. Харин эсэргээрээ бол хичнээн төгс хүн байсан ч гэсэн жижигхэн өөг нь олоод харчихна. Бодитоор дүрслэх боломжгүй зүйлсийг гаргадгаар анимашн кино урлагийн хамгийн гайхамшигтай төрөл болсон гэлтэй. Өнөөдрийн дугаараараа та нарын яалчгүй сайн мэдэх нийл үтсэн бол заавал давтаж үздэг үзэсгэлэнтэй зургийг нь хармаар санагддаг 2008 оны Ghibli студийн бүтээл болох Ponyo-г онцлохоор боллоо. Ингээд үйл явдал руу орцгоё. Анимашны үйл явдал нь далайн гайхамшигтай үзэсгэлэнтэй зургаар эхэлнэ. Усан доор агаарын бөмбөлөг дотор явж уу ядарсан царайтай урт үстэй эрийг Fujimoko гэдэг. Fujimoko-гийн усан онгоцноос жижигхэн жарахаа жимшиг хүүхэд жимшиг игдүүтэй улаан үстэй амьтад цовно. Жарахаа дундаа бусдаас арай том биетэй жарахаа нь Fujimoko-гийн нүдийг хариулж байгаад сэлэд яваад өглөө. Тэгсэн явхаас өмнө нөгөө жижигнүүдээ үнсэж өнхөөд л хөөхөн. Жарахаа маань хязгааргүй тэнгис далайтай танилцсан хөвж явсаар л сүүлдээ далайн амьтдын дээр унтаж явсаар эргийн хажууд төрөд иржээ. Тэр арлын эргийн байшингаас нэг хүү тоглоомон онгоцоо гарan гартаа бариад гүүх шахуу гарч ирнэ. Тэр хүү жарахаа маань ажаастай. Хүүг хараад байсан биш араас нь ирж байсан далайн хог цогрол онгоцыг анзааралгүй игийтэл хог дунд орцсонгүй. Хогийн дунд сэлсээр варены шилэн дотор толгоогоор гацчихлаа. Ядаж яхад бондорын болохоор хичнээн орлоо оож гарч хүчрэхгүй. Усан онгоцоороо тоглож байсан хүү толгоогоор варены шилэн гацсан жарахыг олоод харваа. Гү тэгэд нэг том бондгор хоёр хацартай юм болохоор амархан гарan ч гэж юу ах вэ? Хүү чулуугаар шилийг нь хагалж жарахыг мань суллаа. Нөгөө шилэнд хүү гараа зүсчихлээ. Тэрийг нь жарахаа долоочдөг юм а. Тэгсэн шархан шууд идгээд л эндээс жарахаа маань энгийн жарахаа биш ид шидийн хүчтэй жарахаа гэдэг нь ил болно. Хүү жарахыг аваад далаагаас холттол араас нь далайн давлаа орж ирээд л жарахаагаа буцаан авах гэж үзлээ. Даанч хүүг гүйтсэнгүй. Энэ давлгаанууд киноныхэнд гарсан ядаргаатай Fujimoko-д ажилладаг юм байна л да. Тэгээд хамаг мэдээлэл Fujimoko-д дамжуулаад байгаа юм чинь. Хүү жарахаагаа устай савнд хийгээд цэцэрлэгтээ дагуулan явахар шийдэж гин. Ээжтэйгээ хамт явах замдаа жаалж уулам ярина. Тэр дундаа нөгөө жарахыг Ponyo гэж нэрлэе гэж хэлээд авлаа. Ягаад гэвэл Ponyo гэдэг нь японоор зөөлхөн гэсэн үг юм байна л да. Хүүг Susuke гэдэг бөгөөд аав нь далайчин учраас ээж аавтайгаа далайн иргэн байшинд амьдардаг юм байна. Ээжийнх нь ажилдаг өндөр насны асрамжийн газар. За тэгээд хүүгийн сурдаг цэцэрлэг хоёр нь нэг хашаагаар тусгаарлагддаг ажээ. Susuke жарахыг цэцэрлэгээ гадаа авчираад багш нь харвал уурлан гэж бодоод гадаа модны дор нууж тавиад цэцэрлэг рүүгээ орлоо. Нууцаар Ponyo дээр ирж байхад нь ангийнх нь охин олоод харчнаа гэж яагаад тэгээд ангийнх нь охин юу байгаа юм гэж сонирхоод хинт ч хэлэхгүй гэж амлаад Ponyo-г харахаар болов. За тэгээд Ponyo руу маань инээмсэглэхэд Ponyo бишүүрхэд нүр өгсөнгүй. Тэрэнд нь гомцсон охин амар тарга юм бэ. Манай гэрийн аквариумд илүү хөрхэн загснууд байгаа гэж авсан. Жаахан хүүхд болохоор эмэгтэй хүнийг хизээж тарган гэж хэлж болдгоо гэдэг дүрмийг арай сураагүй юм шиг байна. Ponyo юу гэж мөчөөгөө хөвдөө шууд нүүрлөө нусц зааваа. 5 наснуудын дунд асуудал улам хурц өнгө эсийг авч нөгөө охин ч нөөс нулимстайгаа хутгалдаад хүү Ponyo-г аваад гараад гүйчихлээ. Цэцэрлэгийн хажууд байдаг ахмадын асар газарт очиод эмээ нарт Ponyo-г үзвэл нэг эмээ нь хараад наадах чинь лусын дагин загас байна штэ. Буцаага далаад нь тавихгүй бол цунами болно шүү гинэ. Бус эмээ нар нь болохоор чи юунда муу ёрлоод байгаа гэд хүлээж авсангүй. За тэгээ Ponyo юу гээл зүгээр сонсоо сууж байгаа хөв. Цономи гэж ярьсан эмээ рүү нь ус цацаа таялаа. Тэгээд л хүү шууд л Ponyo-го тэрвээ дахиад л зогтоож байгаа юм да. За тэгээд далайн ирэг дээр яриад Ponyo руугаа хараад зүгээрээ бити санаа зөв би хизээч чамайг хин нэгэн дээрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхэд нөгөөх нь улам л хүн шиг харагдаад бүр Sosuke гэж хэлээд таялаа. Жарахаа минь одоо хүний хэл орчуудаа яав. Sosuke сонсоод баярлаж явж байтал гэвгэнт далайн хүчтэй төрлөг орж ирээд явлаа. Тэгсэн нөгөө Fujimoko ч Ponyo-г авчихгүй дэрсэн байх шүү дээ. Төрлөг шууд л Ponyo-г аваад маш уртаагаар явж өнгөрөн Sosuke хөөж Ponyo-гийнхаа араас явахыг оролдогч юу гэж 5 настай хүүд гүцгэвдээ. Хүүгээ холоос харж байсан ээжийнхээ сэтгэлийг нь түгшээлээ. Ponyo-г алдсан Sosuke гутраад ураачихсан сууж байна. Гэртээ ярихдаа хүртэл далайн зүг харж эмээроод л нэх хөөрх ингэж байгаа. Хэрвээ би гэрийнхээ гадаа хувингаа тавьчихвал Ponyo хараад ороод ирэндээ те гэж мэгээл. Уг нь өнөөдөр аав нь гэртээ эргэж ирнэ гэж амласан хэрн ирж амжихааргүй болсноо уцаар мэдэгдэв. Ээж нь сонсчоод л шууд лурган хүрж байгаа юм чинь. За тэгээд аав нь онгоцтойгоо хажуугаар нь өнгөрнө гэдгээ хэлээд таславаа. Орой болж аав нь онгоцтойгоо хажуугаар нь өнгөрөхөд хүүгийн аав ээж хоёр нь хоорондоо морзор хэрэлдээд авлаа. Ээж нь болохоор гэрлэр бага гэсэн тохиог гэрлэр амжуулан морзын хэлээр явууллаа. Бага гэдэг нь японоор тэнэг гэсэн үг л дээ. Өөдөөс нь аав нь морзын тохиогоор намайг уучлаарай хайртай шүү гээд л нэх хөрхөн. За нөгөө талд Ponyo аавда зөрүүлээ сууж байна. Тэгэхээр Ponyo болохоор шидтэй загас гэдэг нь үнэн ажээ. Эхэнд гарсан шидтэн Fujimoko болон далайн дагны хүүхэд ажээ. Аав нь охиндоо "Бүрэн хэл да. Би чамд хэлсэн шүү дээ. Хүмүүсийн усанд бохир болохоор явж болохгүй"
гэхэд нөгөөх нь намайг Бурунхилта гэдгүү Поньо гэдэг. Би гар хөлтэй болмоор байна. Би хүн болмоор байна. Би Саскетэй хамт тогломоор байна. Би жигэн хөлтэй болмоор байна. Гэт аавынхаа өдөрт зөрөхөд Поньод гар хөл ургачлаа. Шидэд загас хүний цусыг амтлуул төрөл зүйлээ өөрчилж болдог юм шиг байгаа. Саскег гараа гэмтэхтэн цусын долоочсон болохоор хүн болж хувираад байгаа юм байна л да. Аав нь харин Поньог барьж аван шившлэг уншиж арай гэж жарахад төрөнд нь буцаалаа. Поньогийн аав нь үнэн голоосоо хүн төрлөختөнд дургу ажээ. Шалтгаанд гэвэл хүмүүсийн байгаль орчин болон далайг бохирдуулсанд үзэн яддаг юм байна. Аав нь бүр амар хорон санаатан шиг дэлхийг бүхлээр нь усаар дургиж хүн төрлөختнийг үгүй их төлөвлөгөөд байж гинүү. Тиймэрхүү болохгүй юм ярьж гарлаа. Аавынхаа шившлэгт нам унтаад авсан Поньог дүүндрэн сэрээлээ. Нөгөө хөл гар нь шууд ургаад хөл гартай болсон биш аавынхаа хамаг эмийг нь холион банттай холбож дэлхийг бүхлээр нь усанд автуулна гэдээсэн амьд бусыг нь бүгдийг нь далаатай холиод хайсоо. Одоо тэгээ яадаг юм баг бүгд. Сэрчгээд шууд Соске дээр очино гэдэл эрс шидэмгүй явахт нь эгчдүүс нь далаан давлгааж түүнийг Соске дээр хүргэж өглөө. Поньо маань бүр яг зөрүүд дээрээ тавьчихсан Соске дээр очино. Blackpink-ийн тоглолт үзнэ гэд яваад өгсөн. Social application-аар найзгаа өргөн урамшууллаа аваарай. Нэг дахь найз нь 1000 төгрөг, 5 дахь найз нь 100000 төгрөг, 10 дахь найз нь 20000 төгрөг, 20 дахь найз нь 60000 төгрөг гэж боддоо. Үүнээс Social Player-ээ найзаа ураад өргөцсөн найз чинь амжилтаа бүртгүүлсэн тохиолдолд Blackpink-ийн Deadline тоглолтыг үзэх суглаа автоматар тойрт олгох ба Social Pay-ийн хэрэглэгчдээс 2 азтан, Social Pay Junior хэрэглэгчдээс 1 азтан тус тодруулах нэ. Амьд ус нь болохоор далайн ижидийн хүчийг нэмэгдүүлдэг юм байна л та. Тийм учраас жижигхэн жарахаа дүүнэр нь хүртэл том халимны хэмжээтэй давлгааны дүр тойроод байгаа ажээ. Эгчдүүс далайн давлгаа болоход тэр нь цунами шиг их төрлөг далайн эргийг зохиод байгаль эхийн сүр хүчийг харуулад байгаа юм уу да. За бараг л далай тэнгисийг нүүлгэн Соско дээр очиж байгаа юм байна. Яг энэ амир шуурганаар Соскогийн хичээлэн тараад ээжтэйгээ хамт тарих цаг болжээ. Энэ амир хүчтэй шуургаар Соскогийн ээж нь үнэн бадрангуй зөрөгтэйгээр дайран гарна. Поньо харин гүн гүсээр Саско дээр ирэхэд Саско хэсэг харж гайхширлаа зэлгэн зогсноо. Угаасаа Поньо загас байснаа хүн болоод хувирчаар ивгүй штэ. Тэгснэ бүр далайн усан дээр гүүж мүгээд л Саскегийн ээж нь шалд норсон охиныг хараад чадхаараа дулаалаад өгөө. Ээжийн сайхан сэтгэлээ гэж. За тэгэд хоёр хүүхдийг ширээний ард суулгаад хооллож гарлаа. Хүмүүсийн иддэг хоолыг харж байгаагүй Поньо зүгийн бол харсан биш соёлын шоконд ороод авсан. Амтан таалагдаад нэг амсгаар дуусчихж байгаа юм чинь. Ингээд гуруулаа хоол ижидэх гээд генератор хасах гэтэл гацаад болсонгүй. Нэг хэсэгтээ бөглөрчхөөрөө ингээд гацаад идэг юм байна л да. Тэрийг нь Поньо өөрийнхөө хүчээр гаргаж өгнө. Эндээс Поньогийн бас нэгэн хүч ил болж байгаа юм. Тэгээд л гомин идээд гидсэн дүүрээд нэх их дүүтэй унтаад өгнө. Харангуй нөмөрхөд давлгааж намдаад усны төвшин арай гайгүй болоод ирлээ. Соско хүүгийн ээж нь ажлынхаа эмээ нартанд санаа зовоод эргэхээр сэтгэл шалуудан явхад хүн хамт явна гэж уурлнаа. Үгүй тэгэлгүй яах вэ энэ ч одоо. Яаж ийм амар шуургуулж явахад ээжигээ ганцаар нь явуулах вэ? Үзэг солигдож далай тэнгисийн хаан ихтэй Соско хүүгийн аав нь завтайгаа хөвнө. Хамаг хөдөлгүүр нь гацчихсан болохоор салхины урсгалаар л явж хааж. Далайчдын дунд гэрэл болсон хот сүмийн үзэгдэж баярлцаах тэр үед нь тэр жаргал нь түр зүрх байсныг илтгэх зүйлийг анзаарав. Яасан хэр ямар нэгэн хотыг олсон биш харин усан онгоц нарын оршуулгын газар харсан байжээ. Тэгэхээр ирээдүй их л бүрэг боллоо доо. Гэтэл гэрэл цацруулсан далайн даг нь усан доогоор явж өнгөрөхөд хөдөлгүүр нь шууд асч эхлэнэ. Энэ даг нь бол мэдээж манай Поньогийн ээж шүү дээ. Поньо маань гэрээсээ зугтахдаа аавынхаа цоглуулж байсан хамаг амьд усыг нь далайн устай холжчихжээ. Тэгээд л амар хүчтэй далайн шуурга болсон юм байна л та. Аав нь Поньог авч ирэхэд бондгор Поньо хамгаалтын шивжлэгээр Соскогийн гэрийн хаалгыг тарьчихсан. Аав нь орч чадсангүй. Цонхоор охиныгоо хүнд бүрэн хувирсныг хараад маш их санаа зовноо. За тэгээд гадаа нь стресстэй сууж байхад нь аав дээр нь далайн даг нээж нэрвэ. Ээжийн ярьж байгаагаар Поньод хүн болж хувирах боломж байгаа ч тэр нь өөр юм гэсэн нөхцөлтэй ажээ. Хэрвээ Соско Поньогоос айхгүйгээр байгаар нь хүлээж авбал Поньо ич идгүүгээр хүн болж хувирна. Харин айчвал Поньо хөөс болон хувирах аж. Ээж нь болохоор оролдоод үзэх хэрэгтэй гэж бодож байгаа бол аав нь охиноо харамлаастай. За ингээд маргааш өглөө нь болж өчигдрийн шуурганаас болоод зам толгод бүхлээрээ усанд хожигджээ. Поньо өөрийнхөө хүчийг ашиглан томоохон замныхаа хэмжээг томруулаад тоглоомн заваа хөлөглөөд Соскогийн ээжийг олох аяллаа эхлүүллээ. Замдаа хүмүүстэй таарахад бүгдээрээ цунамид бэлэн байдаг юм шиг өөрсдөө завир хөвөөд л аврагчид зүртэй нарахгүй заваас илүүрдээд өнгөрнө. Манай 2-5 наснд тэднээс ялгагдах юмгүй зоригтойгоор явж байгаа маа. Усан туужигдсан зам толгодоор эртний загсууд хөвөөд л амьд ус далайн устай холилдсон учраас эртний амьд төртөл 8 оржээ. Хоёр хүүхэд заваараа явж байтал жижигхэн гэр бүлтэй таарав. Хосуудын өлгөтэй хүүхэд нь ойлгох үед Поньо маань өөрийнхөө шүлнөөс хийж өглөө. Ээж нь шүлнөөс нь амсахад Поньо шууд би танд биш хүүхдэд өгсөн гэвэ. Гэтэл өлгөтэй хүүхдийн ээж нь хүүхэд одоо ууж чадахгүй. Би уугаад хөхөрөө хооллол шүлээ ууж чаднаа гэлээ. Эндээс Поньог хүмүүсийн талаар хүүхдүүдийн талаар мэдгүй ч гэсэн няраа хүүхдийг ойлгох үед нь чадах зүйлээрээ дайлж байгаа нь ямар зөөлхөн сэтгэлтэй байгааг нь харж болохоор байна. Завтайгаа явж байтал Поньо нойроо дийлэлгүй нам унтаад өглөө. Ядарсныхал тэр байх төө. Энэ үеэр Саско чатгаарал Поньогоо аваад заваа түрэн сэлээд л явна. Сүүлдээ уурай газар тулж ирэхэд Поньогийн шидийн хүчээр томруулсан завинд буцааж ижгэрчлээ хөө. Поньо хүний бие удаан хугацаанд байсан болохоор шидийн хүч нь багасж байгаа юм болоо да. Хүүе гэтэл урд нь ээжийнх нь машин гараад ирлээ. Хоёр хүүхэд зөв рүү явж байгаа юм байна да. Даан чичнээн ээжигээ дуудсан ч ямар ч хариу ирсэнгүй. Ээж нь байхгүй байгаад Соско мэн нулимс туслуулаад л авлаа.
цэцэрлэгийн хөгчүүдэд өрхий. Өдөржингөө өөдрөг зөрөгтэйгээр явсан хүүхэд одоо нэг нулимсаа туслуулж байгаа юм да. Уйлж буй Соског харсан Поньо явж ээжийг нь хай гэд гараас нь хөтлөд явлаа. Хичнээн Поньо маань хүмүүсийн амьдралын талаар мэдэхгүй ч гэсэн зарим томчуудаас илүү мэдрэмжтэй байдаг юмаа. Соског уйлж байхад нь зогсоох гэж орлохгүйгээр чимээгүй хөтлөд явсанд нь Соскогд маш их дэмжлэг болж байгаа юм. Усан давцсан хот яасан ч үзэсгэлэнтэй юм дээ. За харин нөгөө талд Соскогийн ээжийн ажилдаг ахмадын газрын эмээнэр харин яасан бэ гэсэн чинь Поньогийн аав нь ирж усанд орох барилгыг нь агаарын бүрхүүлээр бүрхэж эмээнарын асрамжийн газрыг аварчээ. Поньогийн аав нь дэлхийг бүхлээр нь усанд хатуулна гэж мэгээ сонь яриадсэн чинь яг үүндээ бас муу хүн биш ээ. Зүгээр л хүмүүсийн далайг бохирдуулсан чин сэтгэлээсээ ундууцсан хүн ажээ. Бас хоёр ээж уулзлаж байна. Поньогийн ээж болон Саскигийн ээж хоёр. Гэхдээ тэгээд далайн эзэн байна уу, дагин байна уу, хинч байсан хамаагүй бүх ээж нар л адилхан юм дөө. Аль аль нь хүүхдүүдтэй санаа зовоод л Поньо Саске хоёр явх тусам Поньогийн нойр нүр айдал замдаа харанхуй түнэлтэд тарахад Саске Поньод ханд хэлж байгаа. Миний гарыг тавьж болохгүй шүү гэж хэлээд хөдлөө талхлаа. Хичнээн 5 настай ч гэсэн мэдрэмж гэж янз юм байгаамаа. Даанч замдаа Поньо баг угаар загсан хэлбэрлөгөө ороод буцаад загслаа хөрчлөө. Саске шууд Поньогоо тэрвэрчгүйгээд усан тавьж байгаа юм чинь. Ямар азар хувинтайгаа явж исэн юм бэ? Энэ үеэр Поньогийн аав нь усан дотроос гарч ирээд Саске тандаж цаг баг үлдлээ. Хурдан явъя идэргээ дунваа. Саске хүү юу гэж танихгүй хүн шууд ороод байвал гэжтэй зугтааж үзлээ. Гүүж үзлээ. Дээрээс нь өмнө нь аав нь Поньог хүчээр аваад явчихсан болохоор аавд нэтгдэггүй. Гэхдээ тэгээд баригдаад далайн доорох эмээнэр болон ээж дээрээ ирэв. Поньогийн ээж ч гэсэн Саске хүүтэй уулзаад ярилцаад авлаа. Тэгээд явахдаа амаг боддод л ярилцаж байгаа юм. Яасан гэхээр Поньо бол загас шүү дээ. Саскегийн цусыг амталсан учраас хүний төрхөнд тойрсон. Поньо хүн болохын тулд Поньог загас гэдгийг нь мэддэг хэрнэ байгаар нь хүлээн авч хамт байх хүн хэрэгтэй. Поньогийн ээж нь тэр хүнийг Саске байж чадах хэсгийг асуухад Саске хариуд нь Поньо загас байсан ч хүн байсан ч ялгаагүй гэж хэлв. Поньогийн ээж нь үргэлжлүүлэн Поньогоос чи үнэхээр хүн болмоор байна уу? Хэрвээ чи хүн болж хуурвал дахин ичээд ашиглаж чадахгүй шүү дээ гэлээ. Гэтэл Поньо үнэхээр болмоор байгаа штэ. Тийм ээ гэж хариулаад ээж нь Поньог бөмбөлгөн дотор хийгээд эрг дээр гаргаад энэ бөмбөлгийн үнсээрээ тэгвэл Поньо энгийн 5 настай охин болж хуурна гэж хэлээд өглөө. Буцан эрг дээр иртэл далаад гарсан бүх хөлөг онгоцнууд эрг дээр гарч ирчээ. Тэр дунд Саскегийн аавын хөлөг онгоцов. Эрг дээр гарсны дараа Поньогийн аав Саскед хандаж Поньог хамгаалаарэ гэж хэлээд гар барин салав. За тэгэд хэлсэн өсөөрөө Поньог үнсэж жараахан маань хүн болон хуурлаа. Хаяо Миязаки найруулагч 2004 оноос 2005 оны хооронд далайг иргэн тосон болох Томонурагийн ойр тойрон хүрээлэлтэд танилцах үедээ Поньо анимашнээр гарах орчин тойрны зураглалыг гаргасан гэцгээдэг. Тэр үеэрээ Нацуми Сосокигийн зохиолуудтай танилцж байж тэр дундаас The Gate гэх зохиолын хадан дээр амьдардаг Сосокигийн дүр түүний сонирхлыг татсан гэдэг. Магадгүй тэр дүрээс Поньогийн Сосокигийн дүрийг анхны дүрслэлийг гаргасан байх. Зохиолч маань 8 настай байхдаа Ханс Кристиан Андерсны Бяцхан луусын дагны үлгэрийг уншаад гол дүрийн гүнж болох луусын дагныг сүнсгүй гэдгийг хүлээн авахд их хэцүү байсан гэж хэлцдэг. Ханс Кристиан Андерсны Бяцхан луусын дагны зохиол дээр Бяцхан луусын даг нь ханхуг өөртөө дурлуулж байж сүнс олж авна гэж бодон өөрийн дуу хоолойг хүний хөлөөр сольдог шүү дээ. Даан чанхуу өөр эмэгтэй сэтгэл алдарч гэрлэхэд гүнжид ханхуг алаад амьд үлдэх сонголт байсан ч луусын даг нь хөөс болон замбарахыг сонгодог. За энэ хүү Поньо маань 34 сая долларын зардлаар бүтэж 205 сая долларын ашиг олж бүх цаг үеийн хамгийн их ашиг болсон 8 дахь анимашн болсон байлаа. Японд бол 2008 онд гарч нээлттэй хийсэн ч англи хэл дээр 2009 онд Америкийн 927 кинотеатр зэрэг нээлттэйлж Ghibli студийн хамгийн өндөр цар хүрээтэй бүтээлийн нэг болсон юм. Хаяо Миязакигийн Поньо бүтээлийг үзсний дараагаар 5 настай хүүхдүүдийн харилцаа насан туршидтайгээс илүү ойлгомжтой мөн зөв байгааг харж болно. Соског уйлахад Поньогийн юу ч хэллэгүйгээр гараас нь атгаа дагуулж явж байгаа хэсгээс мөн Соскогийн Поньог хамгаалж байгаа хэсгүүд дээр ч харж болно. Мэдээж төгсгөлийн хэсэгт Соскогийн Поньо загасч бай, хүнч бай ялгаагүй гэдэг хэсгүүд бол эрүүл харилцан холбоо хэрхэн тогтдгийг залуу үзэгчдэд үлгэрлэн харууллаа. Мөн Соско болон Соскогийн ээжийн хоорондох харилцааг дурдахгүйгээр өнгөрч болохгүй. Соскогийн ээж хүүтэйгээ харилцаж байгаагаас би том хүн учраас чамаас илүү сайн мэднэ. Миний үгэнд шууд ор гэсэн төрлийн ямар зан характер гаргалгүйгээр Соскотыг ижил төвшөнд харьцаж байгаа нь харагддаг. За ингээд та хэд маань спойлер задлангаа үзсэн ч гэсэн заавал бүтнээр нь киногоо нь үзээрэй гэж зөвлөе. Ингээд та бүхэн сошиал биеийн зарласан найзаа өрийн аянд оролцсон урамшууллаа аваад Blackpink-ийн тоглолтыг үзээрэй. Урилга хүлээн авсан найз тань аппликейшн дамжуулалтыг бүртгүүлсэн тохиолдолд мөнгөн урамшуул олгох юм байна. Урилгаар амжилттай бүртгүүлсэн таны найз ч гэсэн мөн нэг удаа 1000 төгрөгийн мөнгөн урамшуул орно гэсэн шүү.